За сайн байцгаана уу. Итгэлийн суур хичээлийнхаа 2 дугаар хичээлийг үзье. Хичээлийн сэдэв бол итгэл. За бид Еврей 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэгийг уншсан. Энэ дээр 6 суур доктрины дарааллыг эренбээр нь тавьсан байгаа. Эхнийх нь бол гимшил. Бид өнгөрсөн хичээлээр үзсэн. Өнөөдрийн үзэх хичээл бол итгэл. За итгэл гэж яг юу вэ гэдэг талаар Еврей 11 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээр бол тодорхойлон бичсэн байдаг. За энэ дээр ингэж хэлсэн. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж хэлсэн байдаг. За энэ нэгдүгээрх нь итгэл бол найдвараас ялгаатай гэдэг зүйлийг энэ дээр тодорхойлсон. Найдвар бол ирээдүйд чиглэсэн байдаг бол итгэл бол яг одоо цагт хандсан байдаг. Найдвар нь ирээдүйд болох зүйлийг хүссэн хүлээх бодлын хандлага. Өөрөөр хэлбэл дотроо төсөөлдөг. Энэ төсөөллийн хандлага байдаг бол итгэл бол зүрх төвтэй. Өнөөдөр би сэтгэл дотор итгэж байна гэдэг энэ зүрх төвтэй байдаг. 1-р Тесалоникийн 5 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээр харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуйг дуулах болгон авралын найдварыг өмсөн эрүүл ухаантай байцгаая гэсэн. Тэгэхээр итгэлийг бол хуйг гэж хэлсэн цээжвч тийм ээ. Бид янз бүрийн кинонд бол гардаг ч тийм ээ. Цээжээ хамгаалсан цээжвч өмсдөг. Харин найдвар нь бол дуулах гэж толгоо гэж бол хэлсэн ба. Өөрөөр хэлбэл каск тийм ээ. Янз бүрийн толгоо, янз бүрийн гэмтэл, бэртэл янз бүрээс хамгаалдаг. За Ром 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр хүн зүрхэндээ итгэх гэж хэлсэн ба. Тэгэхээр энэ итгэл гэдэг бол бидний зүрхэндээ, бидний үнэхээр дотоод тийм ээ. Яг би итгэж байна гэдэг тэр итгэлийг бол харуулдаг. За 1-р Петрийн 3-ын 4-р ишлэлээр зүрхэнд нуугдсан хүнийг гэж бол хэлсэн байгаа. Тэгээд дөлгөөн ба даруй сэтгэлийн мөхшгүй чанараар чимэгэл энэ нь бурхны өмнө асар үнэтэй болоо гэсэн. Тэгэхээр зүрхэнд нуугдсан хүн гэж хэнийг яриад байна вэ гэхээр энэ бол бидний дотоод хүн, бидний итгэл юм а гэдэг зүйлийг хэлж байгаа. За хоёр төрлийн хүний талаар бас Библиэд өгүүлдэг тийм ээ. Эхнийх нь бол Томас. Томасыг ер нь Есүс бол тийм ээ чи намайг харсан учраас итгэлээ. Намайг хараагүй боловч надад итгэсэн хүн ерөөлтэй гэж Иохан 20 дугаар бүлгийн 24-өөс 29 дугаар ишлэлээр хэлсэн бол нөгөөх нь Авраам. Өөрөөр хэлбэл Авраам бурхан үр хүүхэд өгнө, газар өгнө, бүхэн чамаар өрөөгдөх болно гэдэг энэ зүйлийг хэлэх үед Авраам бол зүрхэндээ итгэсэн. Амен. Тэгээ энэ талаар бол Ром 4 дугаар бүлгийн 17-оос 21 дугаар ишлэлээр гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр итгэл, найдвар гэдэг хоёрын зүйлийг бол бид ялгах ёстой. Найдвар бол ирээдүрүү, найдвар бол толгой. Харин итгэл бол зүрх, яг одоо цагт байдаг, хэрэгжиж идэг энэ зүйл байна. За итгэл бол найдаж байгаа зүйлсийн бодит байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл бидэнд ямар нэг зүйл хийхэд эзэн бидэнд итгэл төрүүлдэг. Тэгээд тэр нь бидэнд за тийм зүйл босох юм байна. Амен гэдэг юм бодит байдлыг бол бидний дотор бол өгдөг. За энэхүү бодит зүйл нь бидэнд итгэлтэй байхыг бол тусалдаг. Өөрөөр хэлбэл бурхан тийм зүйл хийх болно гэж би итгэж гин гэж яг одоо цагт итгэдэг. За зоригтой болгодог, баталгаатай болгодог, тийм мэдрэмж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ үг заавал биелэх болно гэдэг эерэг хүлээлт хандлагыг өгдөг. Ялангуяа бурхан бидэнд бидний амьдралын хүнд хэцүү үед бол бидэнд бурхан амлалтаа өгдөг. Тэр амлалтанд бид итгэх үе, тэр амлалтууд ирээдүйн цагаар биелэх байсан гэсэн тийм зүйл биелэх болно гэдэгт одоо цагт итгэдэг. Энэ бол итгэл юм а. Тооллого 14 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлээр Калеб өөр сүнстэй байна гэж бол хэлсэн байна. Калеб бол бурхны амлагдсан газар болох Канаан нутагт бол итгэсэн. Бурхан бидэнд тэр газар нутгийг өгнө гэж итгэсэн. Харин бусад 10 туршуулууд тийм ээ бол итгээгүй. Тэд бүгдийг үзсэн гэхдээ итгээгүй. Харин Йошуа, Калеб хоёр бол үнэхээр өөр сүнстэй байсан. Тэднээс өөр сүнстэй. Ямар сүнстэй байсан гэхээр тэр одоо цагт эзэн бидэнд өгөх болно гэдэг итгэлийн сүнстэй байсан юм а. Тэгэхээр итгэл нь бол яг эзэн өгөх болно гэдэг зүйлд тийм ээ ирээдүйн цагт амласан зүйлийг одоо итгэж байгаа. Тэр зүйл нь бидэнд үнэхээр дотор маань итгэл төрүүлж байгаа. Тэр зүйл юм а. Тийм учраас бид бурхны үгэн дээр бид итгэлээ тавих ёстой. Бурхны амлалт үгэн дээр итгэлээ тавих үед тэр амлалт үг нь зайлшгүй бидний итгэлээр дамжуулан биелдэг юм а. За 3 дугаарх нь итгэл бол харагдахгүй зүйлсийн баталгаа гэсэн.
бид итгэж байгаа зүйлийг харахгүй. Гэхдээ бид итгэдэг. 2-р Коринтын 4:18 дээр бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бүгд төр зуурын, харин үл үзэгдэх юмс нь мөнх билээ гэсэн. 1-р Коринтын 2-р бүлгийн 9-14-р эшлэлээр нүдэнд үзэгдээгүй чихэн зонсогдоогүй хүний санаанд ороогүй юмсыг бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдэжээ гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай бурханы гүн юмсэгч нэвтэлдэг ажгүй. Учир нь хүний дотор буй сүнснээс өөр хүний дотор бодол санаа хэн мэддэг вэ? Түүнчлэн бурханыхыг бурханы сүнснээс өөр хинч мэддэггүй. Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус харин бурханаас ирсэн сүнсийг томоор хүлээн авсан юм. Сүнсийг гэдэг нь томоор утсан ба. Бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгээр бус харин сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг. Харин төрлөх хүн бурханы сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг гэсэн. Тэгэхээр итгэлийн хүн бол сүнслэг зүйлсийг сүнслэгээр хүлээж авдаг учраас тэр хүн итгээд итгэлээр тэр сүнслэг зүйлсийг бол ярьж, алхаж, үйлдэж, хүлээж бол байдаг. Тэгэхээр Исая 55 дугаар бүлгийн 8-11-ийг би одоо уншия. Энэ дээр бурхны бол заавал биелдэг юм а гэдэг зүйлийг баталгаажуулж хэлсэн байна. За энэ дээр ингэжсэн. Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг миний зам та нарын замаас, миний бодол та нарын бодлоос өндөр билээ. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газрыг услахгүйгээр буцдаггүй шиг харин газрыг ургуулж, цэцэглүүлж, тариачинд үрийг идэгчтэн талхыг нь хангадаг. Миний амнаас гарсан миний хүслийг нь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг нь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй гэжсэн. Тэгэхээр бурхан амласан бол тэр амласан үг нь биелүүлэх зорилгоо биелүүлэх хүртэл бурхан руу эргэж буцаж ирдэггүй гэдэг зүйлийг бол хэлсэн. Тийм учраас итгэлийн хүн болоод бурханы амлалт үгийг хүлээж авсан дараа энэ үг заавал биелэх болно гэж тунхаглах үед тэр тунхаглалаар дамжуулан тэр бурханы амласан үг нь тэр хүний амьдралд биелэлээ олж байдаг. Тиймээс итгэл гэдэг нь бидний найддаг зүйлсийн бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа юм а гэж Библиэлд хэлсэн байна. За итгэл яагаад бидний итгэлийн амьдралын суурь юм бэ гэсэн зүйлийг би хариулъя. Нэгдүгээрх нь бурхан руу ойртож байгаа хүнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Нэгдүгээрх нь бурхан руу та ойртож байгавал танд итгэл хэрэгтэй. Итгэл байхгүйгээр бурхан руу та ойртож чадахгүй гэсэн. Еврей 11-р бүлгийн 6-р эшлэлдэр итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурхан руу ирж буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч хүмүүст тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэсэн. Ромын 14:23 дээр итгэлээр биш алив юм нүгэл юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид үнэхээр бүх хийж байгаа зүйлээ итгэлээр хийх ёстой. Бид бас бурхан руу хандж, залбирах тааж, бурханы магтах тааж, бурханы хүслийг илэрхийлэх тааж бид итгэлээр үнэхээр бурхан руу ойртох ёстой. Хоёрдугаарх нь итгэлээр л бид аврагддаг. Зөвхөн итгэлээр бид ямар нэгэн гавьяа байгуулж буян хурааснаар аврагдахгүй. Эфес 2:8 дугаар эшлэлээр учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм а гэсэн. Энэ нь та нараас биш харин бурханы бэлэг юм а гэсэн. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн сайн хүн болсон учраас буян үйлсэн учраас бид аврагддаггүй. Харин Есүс та өөрөө загалмаа дээр намайг нэгүүлсэж миний төлөө амьд зориулсан учраас би танд итгэж байна. Та өөрийнхөө шарахаар намайг итгээсэн. Та өөрийнхөө зовлонт загалмайн үхлээр та миний гмийг уучлсан гэдэгт итгэж байна гэдэг тэр итгэлээр бид аврагддаг юм. Хабакук 2-р бүлгийн 4-р эшлэлийн 2-р хэсгээр зөвхт хүн итгэлээр амьдрана гэсэн. Энэ үгийг Ром 1:17 дээр Паул зөвхт хүн итгэлээр амьдрана гэж бас хэлсэн байна. Галаат 3:11-р эшлэлдэр хинч бурхны өмнө хуулиар зөвдгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл зөвхт хүн итгэлээр амьдрна. Энэ хуулиар гэдэг үг нь бол Мөсегийн хууль байна. Хуучин гэрээний Мөсегийн хуулийг дагснаар биш харин бурхны өмнө итгэлээр амьдрснаар зөвдгөгддөггүй гэсэн. Еврей 10-р бүлгийн 38-р эшлэлдэр харин миний зөвхт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд хэрв тэр ухрахаа бас миний сэтгэл түүнийг таалахгүй гэсэн. Тэгэхээр зөвхт хүн гэдэг бол бурхны нэгүслэр итгэлээр дамжуулан аврагдсан, бурхны өмнө гим нүгэлгүй хэмээн тооцогдсон тэр хүнийг бол зөвхт хүн
гэж хэлж байгаа. Зөвдгөн итгэлээр аврагдсан шигэ зөвдгөн итгэлээр амьдрдаг. Итгэлээр амьдрдаг хүн бол итгэлээр залбирдаг. Итгэлээр амьдрдаг хүн Бурхны хэлсний дагуу дуулууртайгаар амьдрдаг. Итгэлээр тэр хүн ярьдаг. Бурхны үгийг тунхагладаг. Итгэлээр тэр алхахдаа энэ зүйл биелэх болно гэдэг зүйлд итгэсээр ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж үйлчилж байдаг. Тэр хүн идэж уухтаа ч гэсэн итгэлээр Бурханд талархаж баярлаа Бурхан минь гэж иддэг. Тэр хүн амрахтаач эзэн минь ээ намайг амрах үед ч гэсэн та намайг ерөөсөр байх болно гэж итгэлээр тэр хүн амардаг юм аа. Гуравдугаарх нь итгэл яагаад бидний итгэлийн суурь юм бэ гэвэл жинхэнэ гимшлийн дараа жинхэнэ итгэл ирдэгэ гэж би 1-р эшлэлээр хэлсэн. Яг түүнтэй адилхан жинхэнэ гимшлийн дараа жинхэнэ итгэл ирдэг. Жинхэнэ гимшсэн зүрхэнд буруутгал байхгүй. Буруутгал дотор итгэл бол орших боломжгүй. Тэр сэтгэл дотор нэг бол буруутгал, нэг бол итгэл байх ёстой. 1-р Тимотийн 1:5 дугаар ишлэлдэр харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мус чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм гэсэн. Өөрөөр хэлбэл таны зүрхэнд итгэл байгаа бол таны зүрхэнд буруутгал байхгүй. Таны зүрхэнд итгэл байгаа та цэвэр зүрх, сайн мус чанараар амьдрч байна гэсэн. Еврей 10 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлдэр бузар мус чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж биеэ ариун усаар угаалган үнэн зүрхээр ойртон очицгоё гэсэн. Өөрөөр хэлбэл Есүсийн цус бидний зүрх сэтгэлийг гимнүглээс угааж бид үнэхээр үнэн зүрхээр түүний өмнө очих ёстой гэсэн. Еврей 11 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлдэр итгэлээр нуа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвгч авдрыг сүсгэлэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгж болжээ гэсэн. Тиймээс жинхэнэ гимжсэн хүн Бурхны өмнө итгэж тийм ээ би үнэхээр миний зөвөр биш харин таны зөвөр би үнэхээр итгэж байна Бурхан минь гэд тэр хүн итгэлээр үйлддэг юм а гэж хэлсэн байна. За 4-р нь итгэл бол Бурхан өөрийн хүүхдүүдэд өгдөг бэлэг юм а гэсэн. Итгэлийг Бурхны ариун гуруулаа өгдөг. Бурхан эцэг, Бурхан хүү Есүс, Бурхан ариун сүнс энэ бэлгийг өгдөг юм а. Эфес 2-ын 8-9 дээр Бурхан эцэг бидэнд итгэлийг бэлгэлсэн тухай гарч байгаа. Еврей 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр Бурхан Есүс бидний итгэлийн зохиолч гэж хэлж байгаа. Юда номын 20 дугаар ишлэлээр итгэл бол Бурхан ариун сүнсний ажил юм а гэж бол тодорхой хэлсэн байна. 5 дугаар нь итгэл зайлшгүй өсөж төлөвшөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл итгэсэн гэл тэгээд зогсож болохгүй. Итгэлээр бид өсөж тэлж төлөвшөх ёстой. 2-р Тесалоникийн 1-3 дугаар ишлэлдэр ах дүү нараа бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж хүн бүрийн чинь бие хайрлах хайр улам бүр өсөж байгаа учраас инхэн зөв юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл итгэл чинь үлэмж нэмэгдэх ёстой гэсэн. Еврей 6 дугаар бүлгийн 1-р ишлэлдэр анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээ. Яаж гэвэл гэмших ёстой, итгэх ёстой гэж ингээд 6 доктрийн тухай бол хэлсэн байна. За Библиэд итгэлийн янз бүрийн төвшин бол хэлсэн байдаг. За энийг би уншия. Ромын 4-ийн 19 дугаар ишлэлээр итгэлээр дорой гэж хэлсэн байгаа. Матай 8 дугаар бүлгийн 23-аас 26 дээр итгэл багтаа хүмүүсээ гэж хэлсэн байгаа. 2 дугаар Тесалоникийн 1-3 дээр үлэмж итгэл үлэмж нэмэгдэж гэж хэлсэн байгаа. Яаковын 4-ийн 2-ийн 5 дугаар ишлэлээр итгэл дотор баян гэж хэлсэн байгаа. Үйлсийн 5-ийн 6-гийн 5 дугаар ишлэлдэр итгэл ба ариун сүнсээр дүүрэн гэж хэлсэн байгаа. 1-р Тимот 1-5 дээр чин үнэнч итгэл гэж хэлсэн байгаа. 1-р Иохан 5-4 дээр ялгуулсан итгэл гэж хэлсэн байгаа. Ромын 4-ийн 20-с 21 итгэл ишлэлдэр итгэлээр хүчрхэгжихтэй бүрэн итгэл гэж хэлсэн байгаа. Матай 8-ийн 5-аас 10 дээр агуу итгэл гэж хэлсэн байгаа. Яаковын 2-ийн 22 дээр итгэл нь үйлсээр гүйцэд болсон. Өөрөөр хэлбэл төгс итгэлийн тухай хэлсэн байна. Тэгэхээр итгэл бидний амьдралын яагаад итгэлийн суурь болдгоо гэвэл 5 зүйлийг хэлсэн. Нэгдүгээрх нь Бурхан руу ойртож байгаа хүнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Хоёрдугаарх нь итгэлээр л аврагддаг. Гуравдугаарх нь жинхэнэ гимшлийн дараа жинхэнэ итгэл ирдэг. Дөрөвдүгээрх нь итгэл бол Бурхан өөрийн хүүхдэд өгдөг бэлэг байгаа. Тавдугаарх нь итгэл зайлшгүй өсөж төлөвшөх ёстой гэдэг зүйлийг хэлсэн. За 8 төрлийн итгэл байгаа. Энэ итгэлийг би дурдаад өнгөрье. Нэгдүгээрх нь энгийн итгэл. Өөрөөр хэлбэл хүн хоорондоо итгэлцдэг энгийн итгэл. Ямар нэг онол, газрын татах хүч гэдэг ч юм уу, физикийн үйл ч юм уу, шинжлэх ухаанд ч юм уу, эмчэд итгэх ч юм уу, ямар нэг үзэл бодлыг өөрийн болгож хүлээж авах энгийн итгэл байна. Хоёрдугаарх нь түүхэн итгэл.
Өөрөөр хэлбэл түүхэнд болсон үйл явдалд итгэж байгаа түүхэн суурилсан дээр итгэлийг бол түүхэн итгэл гэж хэлж байгаа. Зарим чуулганы үйлдэл нь Библи суурьтай биш, тухайн чуулганы бий болгосон уламжлалд итгэдэг ийм түүхэн итгэлийг бий болгосон байдаг. За 3 дугаарх нь төр зургийн итгэл байгаа. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг сонсоод тухайн үед айгүй гой хөөрж баярлаж хүлээж аваад тэгээд дараа нь итгэлээ алдчихдаг. За энэ тухай Матай 13 дугаар бүлгийн 3-аас 7, 8-аас 18-аас 22 дугаар ишлэлээр бол гарсан байдаг. Энэ итгэлийг бол үндэсгүй итгэл гэсэн төр зур итгэл гэсэн байна. За 4-дүгээрх нь авралын итгэл. Эфесийн 2-ын 8 дугаар ишлэл, Ромын 10-ын 9 дугаар ишлэлээр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Есүс Христийн сайн мэдээг сонсоод гимшээд Есүс Христ итгэж байгаа тэр итгэлийг одоо илэрхийлж байгаа тэр итгэлийг бол авралын итгэл. За энэ итгэл бол 3 зүйлд итгэдэг. Нэгдүгээрх нь 1-р Коринтын 15-ын 1-4 дээр энэ 3 хэлсэн байгаа. Есүс миний нүглийн уучлалын төлөө алагдсан гэдэгт итгэх ёстой. 2-дугаарх нь Есүс оршуулгдсан өгсөн. 3-дугаарх нь Есүс үхээд 3 дахь өдөр амилсан гэдэг. Энэ үнэнд энэ 3 зүйлд итгэснээр тэр хүн Есүс Христийг өөрийн аврагчаар хүлээж авч гимшиж тиймээ түүнийг дагалдагч болдгийм. За аврагдсан гэдгээ мэдхийн тулд та энэ 3 зүйлд би итгэж гэнэ үү? Есүс миний нүглийг уучлсан гэдэгт би итгэж гэнэ үү? Есүс үнэхээр миний нүглийг хүчингүй болгож оршуулгадаад өгсөн гэдэгт итгэж гэнэ үү? Есүс үхлээс амилснараа надад шинэ итгэл найдвар амьдрал өгсөн гэдэгт би итгэж гэнэ үү гэдэг энэ 3 зүйлийг асуух ёстой. Ромын 10 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэлдэр хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрдэг юм а гэдэг зүйлийг хэлсэн байна. 5 дахь төрлийн итгэл бол Бурханд итгэх итгэл. Бурханы юунд итгэдэг вэ гэвэл Бурханы үгэнд итгэдэг, Бурханы мөн чанарт итгэдэг. Энэ итгэлийг бол Бурханд итгэх итгэл гэж хэлж байна. Бурхан хэлсэн үгэнд итгэдэг. Бурхан ямар ч үед намайг тэмээ хүнд байдалд орохгүй тэр бол сайн Бурхан гэдэгт итгэдэг. Энэ итгэл бол Бурханд итгэх итгэл байна. За 6 дугаар төрлийн итгэл нь Бурханы итгэл. Маркийн 11:22 дээр Бурханд итгэх түн гэсэн байна. За Английн одоо Berean Literal Bible гэдэг дээр have faith from God гэсэн, Aramaic Bible in plain English гэдэг дээр may the faith of God be in you гэсэн. Young's Literal Translation гэдгээр have faith of God гэсэн. Өөрөөр хэлбэл Бурханд ч гэсэн итгэл байгаа. Бурханд байдаг шиг тийм итгэлийг бол энэ хэлж байгаа. Тэгэхээр зарим хүмүүст юр бусын тэр итгэл гинт орж ирдэг. Өөрөөр хэлбэл Бурханд байдаг итгэл түүн дотор өгөгдөхөд тэр юр бусын итгэлээр дамжуулан Бурханы гайхамшиг зүйлсийг үйлддэг. Энэ зүйлийг хэлж байгаа. 7 дугаарх нь итгэлийн үр жимс. Галаат 5:22 дээр итгэлтэй байдал гэдэг үгээр энэ зүйлийг бол хэлсэн байна. Илчлэл 2:10 дээр идлэх гэж буй зовлонгоосоо бүү аа. Үзэх түн диавол та нарыг сорихын тулд та нараас зармиг чинь шоронд хаях гэж байна. Та нарт 10 өдөр гай зовлон үүсэх болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай гэсэн байна. Өөрөөр хэлбэл эцэс хүртлээ итгэмжтэй бай. Үхсэн ч гэсэн тэр хүртлээ ч итгэмжтэй байсан. Итгэлээр үхэх гэсэн. Тэгэхээр итгэмжтэй байдал гэдэг бол итгэлийн үр жимс байгаа. 8 дугаар хамгийн сүүлжиг нь итгэлийн бэлэг. Үүнийг үйлчлэлийн бэлэг гэж ойлгож болно. 1-р Коринтын 12-ын 7-оос 9 дээр Бурхны үйлчлэлийн бэлгийн талаар ярихдаа өөр нэгэнд нь итгэлийг адилхан сүнсээр өгсөн гэж бол хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Бурхан хүний төвшнөөс жирийн итгэлээс давсан, жирийн хүн байдаггүй тэр юр бусын итгэлээр Бурхан тэр хүнийг итгэлээр дамжуулан гайхамшигтай юр бусын ажлуудыг хийдэг тухай бид үнэхээр мэдэж чадна. За тэгвэл итгэлээр хэрхэн өсөх талаар 10 зүйлийг хэлье. Нэгдүгээрх нь Бурхны үгийг сонс. Бурхны үгийг зааж байгаа сургаалыг сонс. Бурхны үгийг уншиж байхдаа өөртөө сонсогдох үзэр унш. Хоёрдугаарх нь Бурхны үгийг хүлээж ав. Бурхан танд тодорхой үгийг тэмээ таны зүрхэнд үнэхээр хандсан тэр үг гэж итгэж байгаа бол тэр Бурхны үгийг даруухнаар бид хүлээж авах ёстой. Тэгээд гуравдугаарх нь тэр үгийг биелэхийг бид хүсэн залбирах ёстой. Бурхан минь та энэ хүслээ биелүүлээч. Та надад амласан амлалтаа биелүүлээч гэж ингэж хүсэх ёстой. Тэгээд дөрөвдүгээрх нь Бурхны үгэнд итгэх ёстой. Та биелүүлнэ гэдэгт би итгэж байна гэж. Тавдугаарх нь Бурхны үгийг асуух ёстой. Эзэн та энэ үгийг хизээ биелүүлэх вэ гэж асуух ёстой. Зурдугаарх нь Бурхны үгийг тунхах гэл. Та энэ үгийг биелүүлэх болно. Та надад амлалтаа тэгж хэлсэн. Та тэдийн тэтгэлэгтээ ингэж хэлсэн гэж Бурхан одоо тунхаглах үед тэр тунхаглалаар дамжуулан Бурхан тэр хүслээ газар дээр биелүүлдэг юм аа. Тэгээд Бурхны үгийг долдуурх нь харах. Өөрөөр хэлбэл дотроо төсөл Бурхан үнэхээр танд
одоо эдгэрлийг өгөх болно гэж амласан бол та эрүүл сарвал цоо эрүүл сарвал явж байгаа дотроо төсөөл Бурхан таны гэр бүлийг босон байгуулах болно гэсэн бол та эрүүл сарвал гэр бүл чинь баяр хөөрд явж байгааг та харах дотроо төсөөлөх ёстой. За 8 дугаарх нь Бурханы үгийн дагуу үлдэх. Та үнэхээр итгэлээр үлдэх ёстой. Эдгэн гэсэн бол та итгэлээр одоо эдгэрлийн төлөө та үнэхээр имчилгээ хийх ёстой. Эдгэрлийн дагуу Бурханы үгийг тунгаглах ёстой. За 9 дугаарх нь Бурханы үгэнд баярлах. Тийм ээ, та үнэхээр энэгээ хүслээ биелүүлсэнд баярлалаа. Би танд талархаж байна гэж тийм ээ урьдчилан түн талархах. Үнэхээр түнд баярлал. 10 дугаарх нь Бурханы үгийг хадгалсаар тэр үг биелэх хүртэл хаялгүйгээр зүрстгэлдээ хадгал. За тэгэхээр бид үнэхээр Бурханы үгийг одоо итгэлээрээ бид үлдэх юм бол тэр Бурханы үг бидний амьдралд зайлшгүйгээр биелэх юм. За бурханлаг итгэл ба өөртөө идэх итгэлийн талаар би товчхон зүйлийг хэлье. Бурханлаг итгэл нь Бурханаас ихтэй, өөртөө идэх итгэл нь өөрийн хүслээс ихтэй. Бурханлаг итгэл нь Бурханыг алдаршуулахын төлөө байдаг бол өөртөө идэх итгэл нь өөрийн ашигын төлөө байдаг. Бурханлаг итгэл нь Бурханд цаг ямагт найддаг, Бурханаас хүлээн авах тэр одоо хандлагатай байдаг бол өөртөө идэх итгэл нь цаг ямагт шаарддаг, нэвхдэг, шүүрч булаах хандлагатай байдаг. Бурханаас хүн хоёр байдлаар өрөөлийг хүлээж авах гэсэн. Нэгдүгээрх нь Бурхан та өөрийнхөө цагаар танд зөвшөөрч таны надад өгөх хэмжээгээр би танаас хүлээж авах хүсэж байна. Танд зөвшөөрөөч гэж түүний арга замыг илэрхийлж бол хүлээдэг. А нөгөөх нь хүлээхгүйгээр өөрийн арга замаар өөрийн залбимхээр шүүрч булааж авах ийм зүйлийг бол хэлдэг юм а. Бурханлаг итгэл нь хүлээж авдаг бол өөртөө идэх итгэл нь шүүрч булааж авдаг ийм зүйл байна. Итгэлийн зөв хэрэглээний талаар би хэдэн практик зөвлөгөө өгье. Итгэлийн хүн эмчэд үзүүлж болох уу? Итгэгч хүн эмчэд үзүүлж эм тариа хэрэгжилж болох уу гэсэн зүйлийг асуудаг. Миний хариулт бол болно. За итгэлийн хүн одоо тийм ээ одоо хин нэгэнд очиод Бурхан намайг одоо чамтай гэрэл гэсэн эсвэл чамайг надтай гэрэл гэж хэлж болох үгүй. Яагаад бол Бурхан хүний хүслийг давж хүний хүслийн эсрэг түүнийг дургүй байх нь хүчилж ямар нэг зүйлийг хийдэггүй маа. Бурхан болвол биднийг сайн дураараа түүний хүслийн дагуу үлдээсэй гэж бол хүсдэг. Итгэлийн хүн даатгалд хамрагдаж болох уу? Жолооч хариуцлагын даатгал, эсвэл одоо орон байраа даатгуулах, амнасаа даатгуулах, ийм даатгалд хамрагдаж болох уу гэвэл болно. Тэр нь ухаалаг алхам болохоос биш, итгэлгүйн алхам бол биш юм. Итгэлийн хүн хоол идэхээс өмнө хоолны бүх калорийг зайлуулж болох уу тийм ээ? Эзэм энэ бүх бялуунд байгаа калорийг зайлуулаач, энэ бүх хоолнд байгаа бүх одоо намайг таргалуулах бүх зүйлийг зайлж гэж болох үгүй. Яг л тухайн хоолнд ямар элемент байна? Тэр зүйл нь залбирлаар алга болохгүй. Тэр зүйл нь бидэнд бол одоо идэх үед бас үйлчлэнэ гэсэн. За Бурханы хүн одоо өвдөөд эдгэрэхгүй байл тэр нь итгэлгүй гэсэн үггүй. Тийм ээ одоо итгэсээр аваад нас урчлаа, эмчлүүлсээр аваад. Эмчлүүлж явахдаа ч гэсэн итгэжсэн. Тэгээд тэр хүн нас урчлаа. Тэгвэл тэр хүн итгэлгүй гэсэн үг үгүй. Итгэлийн хүн цагаасаа эрт залуугаараа нас барвал тэр хараагдсан гэсэн үг үгүй. Энэ бол Библийн бос ойлголт. Итгэлийн хүн тарчиг байх нь итгэлгүй хүн. Чи итгэлгүй учраас ядуу байгаа нь одоо чи өрөөгдөхгүй байгаа нь итгэлгүй гэсэн үг. Энэ бол буруу ойлголт юм. Итгэлийн хүн гэм хийвэл дахин уучлагдах боломжгүй юу гэж. Үгүй. Гэмссэн бол тэр хүн уучлагдана. Яагаад бол тэр хүн үхэн хөлтлөө амьд байгавал гимшлэр дамжуулан түүнийг бол уучлагдах боломжтой. Мэдээж уучлагдсан гэхдээ түүнд Бурхан хариуцлага тооцно гэсэн. Итгэлийн хүн эргэлзэж хизээч болохгүй болно. Яагаад бол итгэхээс өмнө бид төмөн бодолдон эргэлздэг, айдаг. Тэгээд эцэст нь тийм би айж байгаа ч гэсэн танд итгэсээр байна гэдэг зүйлийг хэлдэг. Итгэлийн хүн эргэлзснээр ерөөлөө алдах уу? Үгүй. Яагаад бол би төвчээртэй хэдийгээр эргэлзэж байгаа ч гэсэн би танд итгэж байгаа Бурхан минь гэж эцсээ хүртэл төр итгэмжтэйгээр үнж байх юм бол тэр хүн замаа сайн дуусгах боломжтой. Итгэлийн хүн тунхагласан бүхний нэрлээд л ах. Би машинтай болох өөр машинтай болоод. Би тэдүүрөө байртай болох байртай болоод. Өөрөөр хэлбэл таны хүссэн бүхэн амны зоргоор ярьсан болгон ч Бурхан биелүүлэхгүй. Зарим зүйлийг чи хүссэн боловч Бурхан болов хизээж биелүүлэхгүй. Тийм учраас тунхаглаад л ав гэдэг энэ буруу итгэлийг битгий өгүүлж аваарай. Ялангуяа prosperity gospel буюу баян чинэлэг болох энэ одоо сургаалыг заадаг маш олон Библийн бус одоо зүйлийг илэрхийлдэг ийм багш нар байдаг. Тэд зарим зөв юм ярьдаг. Гэхдээ prosperity gospel талаар тэд буруу сургаал заадаг.
Тэгэхээр ямар сургаал заадаггүй гэхээр Бурхан бидний баян болохыг хүсдэг. Тэгээд одоо баяжигч явдаг гэж яаж болно тийм ээ? Итэг тийм ээ? Тунхагл тэгээ Бурхан чамд өгнө гэж. Үндэ бол тийм зүйл байхгүй. Бурхан бидэнд амласан тэр үгийнхээ дагуул бидэнд одоо биелүүл. Тэгвэл Бурхан бидний бүгднийг баян болгодоггүй. Тийм ээ? Арабын шаах шиг алтан мөнгөн думбаал тийм ээ? Одоо хоолн дээр алтан гэж юу цацаал бидэнд хизээч тийм бол байхгүй. Магадгүй тэрийг одоо handle хийж чадах, тэрийг үнэхээр хариуцлагатайгаар зөв хэрэглэж чадах тэр хүмүүст бол үнэхээр Бурхан баялагийг өгдөг. Яг л тэр хүмүүс бол тэр баялагт өөргөө худалдахгүй, тэр баягийг эзэмшиж чадна. Зарим бол баялагт худалдагдаад бүр илүү ядуураа тэнэг болоод ингээд дуустдаг. Үнэхээр Бурханы тэр одоо мэрэгүү ухаанаар баян болсон хүмүүс бол үнэхээр тэр баялагийг Бурханы хаанчлалын төлөө зориулдаг. Бурхан биднийг бас элбэг дэлбэг байлгаж амласан. Тийм ээ, эзэнд 11 өргөлөө өргөх үед Бурхан бидэнд элбэг дэлбэг байна. Элбэг дэлбэг байдал гэдэг дээрх принципээр тайлбарласан мэтлэр аяганд ус хийлээ. Ус хийсээр байвал тэр аяг одоо байгаа усан дүүрээд халих. Энэ халиж байгаа хэсгийг бол элбэг дэлбэг байл. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад дээрээс нь бусдад илүүчлэх юмтай байна гэдэг бол та бол элбэг дэлбэг байгаа хүн. Гуравдугаарх нь Бурханы бидэнд амласан зүйл бол хөгжин цэцэглэл. Үүнийг бол англиар prosper гэж хэлдэг. Prosperity гэж бас хэлдэг. Гэхдээ prosperity одоо буруугаар ашиглаж ирсэн учраас хүмүүс энэ prosperity гэдэг үгнээс их айдаг. Үнэндээ бол Бурхан биднийг prosper буюу хөгжин цэцэглүүлэхийг хүсдэг. Prosper гэхэл зөвхөн мөнгөний талаар биш. Бидний боловсролоор, бидний харилцаагаар, гэр бүлийн амьдралаар, тийм ээ, одоо ажил төрөл амжилтаар бидний бүх талбар дээр Бурхан биднийг хөгжин цэцгэлээсэй гэж хүсдэг. Үүнийг prosperity гэж англиар хэлдэг. Тэгэхээр Бурхан бидний үнэхээр хөгжин цэцгэлэх хүсдэг. Тэрнээс ч Бурхан биднийг бүгднгийн тийм ээ арабын шаах шиг баян болгоно гэж хэлээгүй. Харин Бурхан бидний бүгднгийн элбэг дэлбэг болгоно. Бурханы мэрэгэн ухааны дагуу ажилд хөлмөрлөж сурч боловсрч зөв амьдрах юм бол тэр хүн бүх талаараа хөгжин цэцгэлэх болно гэдэг зүйлийг Бурхан амласан байдаг юм аа. Тийм учраас дүгнэлт хэлэхэд итгэл гэдэг бол найдвараас ялгаатай. Итгэл гэдэг бол бидний найдаж байгаа зүйлсийн бодит байдал. Итгэл бол харагдахгүй зүйлсийн баталгаа. Итгэл бидний амьдралд яагаад чухал суурь болдгийм бэ гэвэл Бурхан руу ойртож байгаа хүнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Итгэлээр бид зөвхөн аврагддаг. Зөвхөн жинхэнэ гэмшлийн дараа жинхэнэ итгэл ирдэг. Итгэл бол Бурханы өөрийн хүүхдүүдэд өгдөг бэлэг. 5 дугаарх нь итгэл зайлшгүй өсч төлөвшөх ёстой. За бид 8 төрлийн итгэлийн талаар үзсэн. Энгийн итгэл, түүхэн итгэл, төр зүрийн итгэл, авралын итгэл, Бурханд итгэх итгэл, Бурханы итгэл, итгэлийн үр жимс, итгэлийн бэлэг гэх. Итгэлээр хэрхэн өсөх талаар бид 10 зүйлийг хэлсэн. Бурханы үгийг сонсох, Бурханы үгийг хүлээн авах, Бурханы үгийн биелэлтийг хүсэх, Бурханы үгэнд итгэх, Бурханы үгийг асуух, Бурханы үгийг тунхаглах, үгийг харах, дотроо төсөөлөх, Бурханы үгийн дагуу үйлдэх, үгэнд баярлах, үгийг хадгалснаар хаялгүй амьдрах гэж. Тэгэхээр бид энэ итгэл гэдэг энэ чухал хичээлийг та бүхэн дахин сонсороо. Тэгээд Библийн ишлүүдийг уншаад үнэхээр эзэн минь ээ би үнэхээр жинхнээсээ гэмшиж байна. Та жинхэнэ итгэлийг өгөөч. Библиэд гардаг тэр итгэдийн бааtruучийг би үнэхээр итгэлээр амьдрахыг хүсэж байна гэдэг тэр залбирлыг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхдээ жинхэнэ гэмшлийн дараа жинхэнэ итгэл гэдэг зүйлийг эзэн бидэнд өгдөг юм. Ингээд дараагийн хичээл буюу гар баптизмуудын талаар бид сурах болно. Энэ хичээл танд маш сонирхолтой байх болов. Ингээд түр баяртай.